Бид бүгдийн сайн мэдэх Netflix компани Warner Bros-ыг худалдаж авлаа. За энэ үйл явдлаараа HBO хүртэл ингээд багж очиж байгаа гэсэн үг ээ. Бараг бэлэг шүүд. Тэгээд маш гайхалтай л үйл явдал боллоо. Өнгөрөх 7 хоногийн бас нэгэн онцлог үйл явдал дэлхийн хамгийн түгээмэл тэргүүлэгч стриминг үйлчилгээ үзүүлэгч платформ Netflix өөрийн гол өрсөлдөгчдийн нэг HBO Max-ыг эзэмшигч Warner Bros-ыг 82.7 тэрбум $, худалдан авахар тохирлоо. Энэ дунд багтаж байгаа зүйлс нь Warner Bros студ, HBO Discovery зэрэг кабелийн сувг, HBO Go, Max, мөн Batman Dark Knight Trilogy, Superman, Wonder Woman, Suicide Squad тэргүүтээ комик баатруудыг багтаасан алдарт DC Film Studio, Harry Potter цуврал, Matrix киноны эрх, Conjuring Universe, Mortal Kombat, Mad Max, Dune зэрэгээс гадна HBO эзэмшдэг Game of Thrones ахуулаад HBO Max-ийн бүх франчайзууд Netflix-д шилжиж байна гэсэн үг. Галзуурмаар нөгөө талд өрсөлдөгч Disney өөртөө Lucasfilm, Marvel Entertainment, Pixar, Fox зэргийг худалдан авч нэгтгэхэд байсан ч Netflix Warner Bros-ийн нэгдлийн хажууд дэндүү жижигдэхтэрээ тулж чад байна. Disney Plus хуулийн стримингүүд үзэгчдийн хувьд хязгаарлагдмал зарим улс орнуудад гардаггүй. Жишээ нь Монголд үзэх боломж байдаггүй бол Netflix HBO стриминг нэгдэл хамаагүй өргөн хүрээнд Монголоос ахуулаад дэлхийн ихэнх улс оронд чөлөөтэй үзэж болох юм. Нэг талаараа Netflix хэрэглэгч үзэгч бидэнд Game of Thrones ахуулаад HBO-гийн бүх контентийг нэг л платформоос үзэх том давуу тал үүсэх болов. Нөгөө талаараа Netflix-ийн философи театр биш стриминг кинод авамгайлах байдаг. Харин Warner Bros-ийн кино театруудад төвлөрөн гардаг. Dune, Godzilla, King Kong, Conjuring Universe-с ахуулаад олон том кино төслүүд стриминг сүлжээрөөр шилжих бас нэгэн аюул бий болоод байна. Энэ нь кино театрын зах зээл улам жижигрэх тал байж болох ч гэхдээ нөгөө талаар юу болохыг бүгдээрээ хүлээн харах л үлдлээ.